Манай улсад өнөөдрийн байдлаар 4271 байгууллагын 228820 төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчдын үндэсний цогц датаг бүрдүүлэх, хууль бус томилгоог халах, тухайн албанд тохирсон мэргэжилтэн төрийн албанд ажилуулах зорилгоор хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо, цахим системийг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүллээ. Ингэснээр төрийн албан хаагч мэргэжил шаардлага, ур чадвартаа тохирох, сул орон тооны мэдээллийг системээр дамжуулан үзэх, сонголт хийх, шалгалтад орох боломж бүрдэж байна. Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо захим систем амжилттай хэрэгжиж эхэллээ. Тухайлбал төрийн албанд гарч байгаа хууль бус томилгооны мэдээлэл захим систем дээрч орон даяар иж бүрэн хянах боломжийг бүрдүүлсэн байна. Төрийн албан хаагч мэргэжил шаардлага, ур чадвартаа тохирох сул орон тооны мэдээллийг системээр дамжуулан үзэх, сонголтоо хийх, шалгалтанд орох боломжийг нэмэгдүүлжээ. Мөн түүнчлэн төрийн албаны тоо бүртгэл статистикийг хүсэлт гаргаж цаасаар авах шаардлагагүй болсон гэлээ. Ер нь энэ систем маань өөрөө зөвхөн энэ төрийн албаны зөвлөлийн болон хэдхэн төрийн байгууллагууд энэ мэдээллийг үздэгээс илүүтэй дашбордын хэмжээнд хөгжүүлж нийтэд иргэдэд олон нийтэд төрийн албан хаагчид өөрсдөнд нь бас энэ мэдээллийг өгдөг болгоё. Нөгөө талаасаа төрийн албан хаагч хүн өөрийнхөө тусгай эрхээрээ нэвтэрч ороод яг өөрийнхөө хувь хүний мэдээллийг үздэг, шалгадаг, хяндаг, тэн дээрээ тодорхой хэмжээний засвар оруулдаг ийм боломжийг нээж өгөх юм системүүдийг хөгжүүлсэн. Өмнө бол ажлын байрны тодорхойлтыг томилох эрх бүхий албан тушаалтан өөрөө баталдаг байсан. Төрийн албаны шинэ хуулиар болохоор хууль тавигдсан шаардлага тавигдсан. Энэ шаардлагын хүрээг нь захимжуулснараа нэгдүгээрт нь бол энэ цаасан технологи нь захим руу шилжиж байгаа. Үйл явцыг бол нэгдүгээр хэлбэршүүлж байгаа. Хоёрдугаарт нь тэр албан тушаалын тодорхой захимжуулснараа төрийн албаагч ч юм уу сонирхож байгаа иргэн би ер нь миний мэргэжил болон энэ хууль тавьсан шаардлага ямар албан тушаалуудад шаардлага хангаж байгааг ямар ч иргэн мэдэх боломжтой болчихж байгаа. Тэгээ энэ бас төрийн байгууллагуудын сул орон тооны мэдээллүүд нь энэ системээс дамжигдаа явж байгаа учраас хууль зааснаас бусад бүх мэдээлүүд нээлттэй ил тод болно. Ингэснээрээ төрийн үйлчилгээ бас ил тод болох тийм нөхцөл боломж бүрдэж байгаа. За түрүүн бас манай танилцуулган дээр хийсэн энэ бол зөвхөн нэг талын систем байсан бол одоо хоёр талыг болчихж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн албаагч тэр мэдээлэл рүү орж мэдээлэл засдаг болно. Хэлбэр болно. Өөрөө өөртөө баха тэр мэдээлэлтэй үндэслээд тэр шатлан дэвших ч юм уу өөр холбогдох боломж нөхцлүүд нь бүрдэж байгаа гэсэн үг. За тэгээд түүнчлэн бас түрүүн бас тайлбар дээр нэмж хэлэхэд цалингийн тодорхойлолт авах гал даргийнхаа үүдийг санхүүгийнхаа даргын үүдийг төрийн албаагч савдаг байсан бол системээр ийм Монголиогоор шууд өөрөө хэвлээд авах ийм боломж бүрдэж байгаа. Мөн хүний нөөцийн мэргэжилтний баталгаажуулсан анкетыг дахин гараар бичих шаардлагагүй болж QR кодоор баталгаажуулсан анкетаа илгээх, хэвлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн төрийн албан хаагч мэргэжил шаардлага, ур чадвартаа тохирох сул орон тооны мэдээллийг системээр дамжуулан үзэх, тэдгээр орон тооноос сонголт хийх, шалгалтанд орох, карьераа төлөвлөх боломжтой болжээ. Одоо бол энэ модуль нэвтрүүлснээр яах вэ гэхээр энэ 228 мянган төрийн албан хаагч нар дундаас эндээс захиргааны яг төрийн захиргааны төрийн жинхэнэ албан тушаалд томилогдож байгаа албан хаагч нар хаана хууль бусаар хүн томилогдож байгаа гэдгийг цаг хугацаа алдахгүй шууд манай энэ систем дээр мэдээлэл ирдэг болчихсон. Хууль бусаар биш ч байсан гэсэн бүх энэ томилгоотой төрийн албанд томилогдоод анхны цалин хөлс авж байгаа яг энэ цалин орлого тэр хүнд цалин шилжүүлэхэд л манай дээр мэдээлэл ирж байгаа. Энд ийм хүн томилогдчлоо шүү гэдэг. Энэ дээр энэ албан тушаалын тодорхойлолт мөн сонгон шалгаруулалтын дэд модулууд холбогдож байгаа. Гэтэл энэ дээр албан тушаалын тодорхойлолтын модуль холбогдсон. Энэ дээр бол жишээ нь юу гэж нэхэр энд энэ албан тушаалын шаардлагыг хангахгүй албан хаагч энд томилогдчлоо шүү гэдэг шууд мэдээлэл манай дээр шууд ирдэг болсон. Мөн түнчлэн төрийн албанд хууль бус томилгоо үүсэх тохиолдол гардаг бөгөөд тус системийг нэвтрүүлснээр хууль бус томилгоо тавих боломжгүй болж байгаа юм. Тухайлбал өмнө нь төрийн албанд гарч байгаа хууль бус томилгоог төлөвлөгөөт шалгалт болон өргөдөл мэдээллийн дагуу хяндаг байсан бол харин одоо зөрчилтэй томилгооны мэдээлэл захим систем дээрч иж бүрэн хянах боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр хууль бус томилгооны улмаас төрд хохирол учрахаас сэргийлж мэдсэн даруй таслан зогсох
боловсруулах боломжтой болж байгаа гэдгийг онцолж байлаа. Төрийн албан агчийн хүний нөөцийн систем бол өмнө нь бол байсан системийг одоо бүр ингээд сайжруулад үнэхээр одоо харагт байдлаараас тэр ажиллагааны хувьчлэлээр бас нэлээд сайжирсан байна. Тэгээд дээрэс нь яг үхээр төрийн албан агчийг одоо мэдээллийг нь одоо юу гэдгийг ил тод байдлаар одоо ерөнхий шалгалт болон тусгай шалгалт нэг өгсөн байдлаар нь байх юм бол одоо яг энэ системийн хувьд бол одоо нөгөө илүү ил тод байдалтай одоо явцыг нь шууд ингээ харах боломжтой. За тэгээд магадгүй одоо төрийн албан агч одоо нөгөө нэг юу гэдгийг анкет гэдэг байдаг те. Тэр анкетыг болохоор яг үгээр энэ системд ингэж оруулж өгснөөрөө одоо яг төрийн албан агчийн талаарх мэдээллүүд бас ингээд одоо нэгдсэн одоо энэ тогтолцоонд орж байгаа нь бас их зөв. Систем хоорондын одоо уялдаа холбоог одоо магадгүй цалингийн системтэй ингэж холбоож энэ хүн нөөцийн системийг оруулсан бас илүү үр дүнтэй юм болсон байна. Энэхүү төрийн албаны хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцоо захим системийн модулуудыг хөгжүүлж нэвтрүүлснээр төрийн албаны их өгөгдлийг бүрдүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан шийдвэр гаргах тогтолцооны суурь тавигдаж, шаардлагатай мэдээллийг богино хугацаанд гаргах, дүн шинжилгээ хийж боловсруулах боломж бүрдэж байгаа юм а.